нийтийн ашиг сонирхлыг төлөө Улсын эрхийн прокурорын газрын дэргэдэх сургалт судалгааны хүрээлэн шүүхэд төрийг төлөөлөх хэлтэс Монголын хуульчдын холбоо хамтран төр нийтийн ашиг сонирхлыг хамгаалахад прокурорын оролцоо сэдвт оюутны эрдэм шинжилгээний илтгэлийн уралдааныг зохион байгууллаа. Эрдэм шинжилгээний илтгэлийн уралдаанд Монгол Улсын их сургуулийн хууль зүйн сургууль, дотоод хэргийн их сургууль, санхүү эдийн засгийн их сургууль, шихий хутаг их сургууль, олон улсын Улаанбаатар их сургууль, Оросын албаны улсын прокурорын их сургуулийн Эрхүүгийн хууль зүйн институт зэрэг их сургуулийн оюутан сонсогчид оролцож илтгэлээ ирүүлсэн байна. Дээр хилдэглүүдээс шилдэг 8 оролцогчийн илтгэлийг 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хэлэлцүүлж Монгол Улсын хууль зүйн сургуулийн оюутан Инх сайхан тэргүүн байранд, дотоод хэргийн их сургуулийн оюутан Эрдэнэ тулга болон Оросын албаны улсын прокурорын их сургуулийн Эрхүүгийн хууль зүйн институтын оюутан Саруул Буянаар дэд байранд, Монгол Улсын их сургуулийн хууль зүйн сургуулийн оюутан Хишиг сүрэн 3 дугаар байранд, Шихий хутаг их сургуулийн оюутан Бямбаталаа тусгай байранд тус шалгарлаа. Нодон жил би энэ тэмцээнд ороод байр эзэлж чадаагүй. Тэгээд энэ жил бол өөрийнхөө бичсэн илтгэлээр 1-р хайранд орсон дах баяртай байна. Тэгээд миний сонгож авсан сэдэв бол 1992 оны Монгол Улсын үндсэн хуулиар прокурорын институтын чиг үүрэг эрх хэмжээг бол хуульчилсан. Тэгээд тэр хүрээнд бол төр нийтийн эрх ашиг сонирхлыг бол хэрхэн хамгаалах талаар нь бол үндсэн хуулийн эрх зүйн хүрээнд төвөгчлсөн судалгаа, тэгээд харьцуулсан судалгаа, практик судалгаа, тэгээд онлайн судалгаа буюу дөрвөн түвшний судалгаа хийж өөрийн буюу тодорхой санал дүгнэлтийг бол төвшүүллээ. Энэхүү илтгэлийн тэмцээнд болохоор төр нийтийн ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор прокурор нэхэмжил гаргах нэмийн илтгэлээр ерөөхдөө Оросын албаны улсад суралцдаг найз Саруул Буянтайгаа хамтран бичсэн байгаа. Эдгээр хэлэлцүүлсэн илтгэлүүдээр ерөөхдөө олон улсын судалгаа, шүүхийн практик, дээрээс нь ингээд зарчмын маш олон зүйлийг хөндөж гаргаж ирсэн болохоор оюутан судлаач оюутан миний зүгт болохоор маш олон зүйлийг мэдүүлсэн, сургасан, үр дүнтэй ач холбогдолтой илтгэлийн уралдаан боллоо. Миний илтгэлийн хувьд гэвэл прокурор иргэний эрхийн шийдвэрлэх ажиллагаанд оролцох ба иргэний процессын зарчмууд гэсэн сэдвийг сонгоо авч судлаад процессын зарчмуудыг тодруулаад прокурор иргэний эрхийн шийдвэрлэх ажиллагаанд оролцоход тухайн зарчмууд зөрчигдөж гэнэ үү үгүй юу гэдгийг тодруулахыг зорж дүгнэлтээ хийсэн байгаа. Тус дүгнэлтийн үр дүнд бол прокурор иргэний эрхийн шийдвэрлэх ажиллагаанд оролцоход процессын суурь зарчмууд бол харьцангуй зөрчигдөхгүй, харин диспозитив зарчмын хувьд гэвэл прокурор гаргасан нэхэмжлээсээ татгалзсан болоод оролцох боломжгүй тохиолдолд хэрэг хэний шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлж байгаа нь диспозитив зарчмыг зөрчиж байна гэсэн дүгнэлтэнд хүрч тус илтгэлийн тэмцээнд оролцсон байна. Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлт эсвэл өөрийн санаачлагаар иргэний болон захиргааны хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож төр нийтийн ашиг сонирхлыг хамгаалж ажилладаг. Энэхүү чиг үүргийг хэрэгжүүлж байгаа өнөөгийн практик, хууль эрх зүйн зохицуулалт, түүнийг боловсронгуй болгох асуудлаар олон талын харьцуулсан судалгааг оюутнууд хийж, шин санаа, шинэлэг шийдэл дэвшүүлсэн сонирхолтой илтгэлүүдийг хэлэлцүүллээ. сэдв судалгааны үндсэн